Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. За сайн байцгаана үзэгчтэй. 3-7 уулзсангүй ягаад гэвэл хатуу хөлрөөний үед бас нэвтрүүлэг хийх боломжгүй байлаа. Зөвчт маань бас гэрээс гарах боломжгүй. За тэгэл тодорхой шалтгааны улмаас нэвтрүүлэг 3-7 завсарласан байгаа. За тэгээ өнөөдөр бол нэвтрүүлгийн маань season 2-ын 5 дахь дугаар танаас хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдөр бол манай нэвтрүүлэг Optism-ийн дэмлэг дээрээс танаас хүрж байгаа. Ягаад дэмлэг дээр нэвтрүүлгийг хийж байгаа юм бэ гэвэл ер нь одоо энэ COVID-19 цар тахлын үед бүгдээрээ сайхан дархлаагаа дэмжих хэрэгтэй. Тэгээд ер нь вакцина бүгдээ хийлгэж байгаа бах. Тэгээд энэ үед бол дархлаагаа сайжруулах, мөн одоо сайн одоо халуун хоолнд идэж явах гэх мэтчлэн бүгдээ сайхан одоо энэ ковидын талаар бүх мэдээллийг мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол Optism-ийн дэмлэг дээрээс би зочинтойгоо танарт одоо сайхан тусал хийлгэнгээ, дархлаагаа дэмжингээ ярилцсан гэж одоо бэлэн болсон байна. За тэгээд би амьдралдаа анх удаа би 100 бараг 10-аад зочинтой ярилцахтаа 2 цаг 30 минут анх удаага хүлээж үзлээ. Үнэхээр агуу хүн өнөөдөр миний нэвтрүүлэгт орж ийн. За энэ хүн бол Paparazzi сайтын сэтгүүлч Сумья Озер өнөөдөр миний нэвтрүүлэгт орж байна. Тэг дэрсэн баярлаа. Баярлалаа. За тэгээд манай одоо Paparazzi сэтгүүлч гэж явах уу эсвэл одоо захирал махирал юм уу? Сэтгүүлч. Өнөөдөр бол бас их тийм хувь хүн талаас нэг сайхан ярилцсанаа гэж би бодож байна. Ер нь бол анх удаа ярилцлага гэж байна тийм. Ер нь бол ярьцлаганд орын мөр гэсэн тийм юм байдаг уу? За хоёул ихлээр цагаан танилцсанаа. За танилцахаас өмнө ингээ. Ер нь алкогол хэрэглэдэг үү? За ер нь хэрэглэдэг үү? Хэрэглэдэг үү? Ерөөсөө огт амсдаггүй төрлийн үнэн үү? Эсвэл нэг тохируулаад хэрэглэждэг төрлийн үнэн үү? Хаяадаа л нэг баг зэрэг. Таны баг зэрэг хэрэг тэгэл зайлгүй нэг хоёр юм л. За ер нь бас энэ илгээ хамгаалах ер нь бол энэ одоо ингээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Zebra International-ийн гоё зөөлөн биер байна. За тэгээд энэ биерийг уухаас өмнө хоёулаа бас илгээ хамгаалъя гэж би бодож байна. Ер нь бол энэ шинсэгийн медиа аль биесны эрхтэй оруулж ирдэг энэ кондишн болохоор илгийг хамгаалахаас гадна уухын өмнө уусан дараа нэг гэдэг ийм одоо урайтай. Тэгээд энэ соёлтой хэрэглэг дэмждэг. Тэгээд зүгээр л яг ходоодны үйл ажиллагааг сайжруулан заавал уухаас өмнө гэхгүйгээр энгийн үед ч гэсэн хэрэгжилж байгаасаа гэж би нэг хүсдэг. Тэгээд энэ гурваас алийг сонгох. Энэ бол ингээд SEO гэдэг одоо ер нь бол хүн ороход энтертэй байлаа. Энэ бол эмхтэн удаг. Энэ бол ингээд аль боломжтой. За энэс л хэлчихсэн. Энэ үрлэг нэр бас одоо манай залуучууд бас мэддэг болсон баг. Уугаас өмнө үрлээ угаал тэгээд сайхан кондишн авчихна. Би бас түрүүн үрлээ ууцсан болохоор одоо л зөв дангаар нь уучья гэж бодож байна. За тэгээд хоёулаа нэг хувийнхх нь мэдээлэлээс ер нь эхлэе. Яраагаа. Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. Өөрийгөө нэг танилцуулаач. Яг нэг одоо 10 жилийн сургууль, ихтэй сургууль те энэ сэтгүүлч мэргэжлээс сурсан юм уу, сураагүй юм уу, нэг барилдажсэн түүх бас нэг сонсогдсон те. Мянган бүгийн Сумья Озер. За Завхай аймагт төрсөн. За Завхай аймагт 8 жил төгсөөд Улаанбаатар хотод ирж 2000 онд Улаанбаатар хотод ирээд за одоо 7 дугаар сургууль буян тухай зөвцөлбөр гэж тэр сургуулийг төгссөн. За тэгээд Харцаг кино урлагийн дээд сургууль гэж явж байсан. За тэр сургуулийг бол яг сэтгүүлчийн мэргэжлэр бол төгссөн. Одоо тэгээд Хэдэн онд юм бэ? би 2007 онд төгссөн юм уу. Тэгээд яг хөө зүгээр ажилласан хугацаа нь бол би 2004 оноос хэл Ажилласан. ажиллаж байсан. Одоо тухайн үед бас Монголын томоохон шар сонингуудын нэг өнөөгийн дөрөх гэдэг сонинд анх сэтгүүлчээр одоо нэгдүгээр курсын явсан анх сэтгүүлчээр. Эхлээ бичдэг сэтгүүлч байсан юм. Тийм сонингийн шар сонингийн сэтгүүлч. Тэгээд одоо Бадмаагч байна, Болраах гэдэг одоо гэрэл зурагчин, фото зурагчин Капитал гэдэг одоо студийн захирал Болроо гэдэг нэг ах байна. Энэ хоёр хүнээс л ер нь анх сэтгүүл зүй гэдэг юмыг ер нь сурсан да. Тэгээд сонинд бол нэг 4 жил ажилласан мэт. Яг шар сонинд. За тэгээд телевизэд ажиллаж ирсэн үү? Телевизэд сонингоос өнөөгийн дөрс сонингоос гараад тэгээд одоо энэ таны мэдхэн телевизийн мэдээний албан сэтгүүлчээр ороод. За энэ тань телевиз чинь би нэг бүтэн жил ажилласан. Тэгээд эх орон телевизийн мэдээний албан дараагаар очиж 3 жил ажиллаа. Тэгээд одоо МБС гэдэг одоо манай талигч Наранбаатар Амгаан ах гэдэг нэр одоо Улаанбаатар ах нэрээ одоо байгуулсан тэр телевиз дээр мэдээний сэтгүүлчээр очиж ажиллаж байлаа. Бүхэл телевизийг бараг очиж үзсэн юм шүү те. Би ер нь тэгээд яг ингээд нэг газар ингээд нэг тийм урт удаан ажилласан тийм газар. Яагаад энэ одоо ингээд ажиллаж байгаад ажлаасаа гараад өөр ажил руу орох? Эсвэл ийм гоё одоо цалингич нэмэл санал тавиал те. Өөр газар аваад идэх юм уу? Эсвэл цалингаа голоор гараад идэх юм уу? Юунаас болоод энэ ажлын хурдан хугацаанд солиод? Би ер нь нэг тийм жоохон
юу юм шиг байгаа маа. Юмнаас ингээд амархан өөдчтэй гэж магадгүй тал юм. Аа зөв. Тэгээд миний стил жанр гэдэг чинь өөрөө бас айгүй хүнд талтай шүү дээ. Аа зөв. Юм дээр үнэ шүү дээ. Тэгээд ангууд одоо телевизнээс ингээл бас янз орчмоос өөрийн бодлого байгаа шүү дээ. Телевизэд нэг нөхөр гарч ирэл өдөр шөнөгүй ингээл хүн усаа загнаал ингээд байхаар чинь тэр телевиз ч гэсэн одоо ирж байгаа нөлөөлөл гэдэг зүйлч бас байна. Тэгээд дараад нь бол яг одоо эрхчлөөтэй ажилласан телевиз юм одоо манай MBS телевиз яг дураар нь ажиллаж байсан. За тэгээд одоо энэ TV4 гэдэг телевиз чинь анх Хэлсэн гэдэг нэртэй байсан. Тэгээд одоо бас сая бурхан болчлоо Пүрэв нэм гэдэг бүдүүн сэтгүүлч байдаг. Тэгээд шалбаагийн дундаас алтан шагаа мэдээлэл гэдэг. Шагаа бид гурав чинь нээсэн телевизд. За 3-4 жил ажилласан. Тэгээд TV1 телевизийн одоо бусдах захирлаар ажиллаж байгаа. Тэгээд одоо Папрацтай ажиллаж. Их л олон захирлч хийсэн юм дарагч хийсэн юм их л олон юм хийсэн юм те. Хүнд жанр гэхээр одоо сэтгүүлчдийн хүнд жанр гэхээр яг яадаг юм. Ер нь ерөн сурвалжлах. Ерөн сурвалжлах сэтгүүл. Ерөн сурвалжлах. Тэгээд ер нь нэг одоо улс төрийн ерөн сурвалжлах сэтгүүл зүгдэг өөрөө бас л сонирхолтой. Сонирхолтой гэсэн үгээр ярихтэй. За тэгээд одоо бол Paparazzi гээд сайт бол нэлээд бас гайгүй амжилттай явна гэхээс илүү бас нэлээд олон хүмүүсийн дургуутслыг тэг хармаас нэлээд авдаг бах те Paparazzi гээд энэ Paparazzi-д хэдэн оноос хойш ажиллаж ирсэн яг одоо нэг жил гарсан болж байна. Жил 2 сар. Тийм үү. Одоо ер нь Paparazzi гээд энэ сайтууд ер нь айгүй их сүүлийн үед бол сайт айгүй их болж байна те. Энэ нь Paparazzi гээд сайтын сэтгүүлчин цалин хэд байх вэ? Тэрийг бол нууцлж байгальгын хувийн нууцлаа тийм үг. Ер нь бол боломжтой. Оронтой тоолоо. За тэгэл янз доо. Зэнс те. Хийж байгаа ажилласаа болдг юм уу эсвэл бүгд адилхан авдаг юм уу? Хийж байгаа ажилласаа болно. Тэгээд дээрэс нөгөө нэг туршлага гэдэг зүйл байна шүү дээ. Бас нэг олон жил ажилласан сэтгүүлч дөнгөж төгсөн сэтгүүлчтэй нэг хэмжээний цалин аваад байна гэх юм бас болохгүй. Бас их өндөрлөл цалин авдаг юм те. Нүдэнд нь 3 сая гэж харагдалаа. За. Тэгээд нөгөө нэг ямар нэгэн газар чинь өөрөө доктортой үйл ажиллагаа явуулж ажилчтай одоо цалин хангамжаар нь бүрэн одоо байлгах тий тэр нөхцөл болцоо нь ажилтнах одоо тэр нөхцөл болцоогоор нь хангадаг. Тэр энэ цар тахлын хүнд хэцүү үед ч гэсэн ингээд ихэнх газрууд ингээд хүнд хэцүү байхад бас ингээд бол Paparazzi захирал ариун цэцэг захиралтаар байрлаж байгаа. Энэ цаг хугацаанд нэг ч ажилтнаа одоо юу гэдгийг цалингийн одоо 60% багасгаад ч юм уу те эсвэл одоо цалингийн хоцроож тавьдаг ч юм уу тийм байсан. Яг цаг тухайн үедээ бүх хүн ажилчид маань авах ёстой цалингаа аваад хийх ёстой ажиллаа гэрээсээ хийх нэг гадуур явж ажиллах нь ажиллал ингээл ажиллаа. Вакцины хэлсэн нэрээ? Одоо 2 дугаар тонгоо хүлээг л үүж байна. 2 дугаар хүлээг л үүж байна. Одоо энэ бол ингээл хэвлэлчнээсээ явал хөлөөрөөр ажиллалаа шүү дээ. Тэгээд ер нь одоо энийхээ Paparazzi гээд одоо сайт маань үйл ажиллагаагаа явуулж явах хугацаанд ер нь хэр их мөнгөний ажил хийв? Одоо цалингаас гадна хэр их төлбөртэй мэдээ, хэр их хүнийг харлуулах юм уу те? Хэр их тиймэрхүү зүйлүүд хийдэг юм? Манай дөр бол тийм шүү дээ. Яг нэг бодтой юм аваач тавьчихаар л нөгөө нэг хүмүүс жоохон тийм нөгөө тэгээд нөгөө нэрнээс нь ч болдог юм одоо сайн өрж илдэг те. Тэгээд нэг бодтой үнэн зүйлийг очиад асуучдаг. Очиад та нар ингэсэн байж та гэдэг очиад тэрийг нөгөө шууд явуулцдаг болохоор мэдээж тэрний дуртай нэг нь байна, дургуун нэг нь байна. Евро нэгэн зүйл чинь сайнтай, муутай хоёр талтай. Сайн талаар нь хүлээж аваа, тэрийг ойлгож байгаа, хүнсэлж байгаа нэг нь байна. Тэг нэг ч удаа сайт үйж одоо сайтын юугаар мөнгө олдог юм. Энэ одоо төлбөртэй мэдэн төр хийдэг юм. За яг мэдээж нөгөө нэг бизнес мэдээ гэж нэг юм дээ шүү дээ одоо. Албан байгууллага сурталчлах, рекламдагч гэдэг юм те. Ийм нэг зүйл байна. За улс төрчдөөс бол миний хувьд л авч байгаа. Paparazzi ер нь ямар шалгуураар сэтгүүлчдийг авдаг вэ? За ер нь бол нөгөө нэг тийм айхтар мэрэгжилтэй лаг гэхээс илүү ер нь бидний барьдаг нэг юм байдаг. Мэдээж тэрхэн сургуулиуд өгсөн мэдээж одоо ингээд ажиллаж байгаа мэрэгжилтэй одоо ингээд бас өсч дэвшиг байгаа. Гэхдээ хамгийн зөв зүйл бидний тавьдаг гол шалгуур үл сэтгэлтэй байх хэрэгтэй. Ажилдаа аягуулсан сэтгэлтэй байх хэрэгтэй. Хамт олонд аягуулсан сэтгэлээ гаргаж явах хэрэгтэй. Сэтгэлээрээ хандж явах хэрэгтэй. Танах ер нь Paparazzi ингээ харж байхад зөв айхгүй дайраад орилоод чарлаад ардаас нь гүгээд гэдэг шалгуур тавьдаг юм уу? Би тэг гайхах юм. Одоо энэ яг сэтгүүл мэдээж ерэн сурвалжлах сэтгүүл зүй. За тэгээд мэдээж сэтгүүлчдийн нэг ёс зүй гэж нэг юм байна дээ, тийм.
Бид нь юу гэдгийг те одоо тэр хүнээс яаж хариултаа авах уу? Тэ хариултаа авахын тулд чи тэгээ үздэй гэж асуух өнөөдөр яг хурц хэлбэр юм уу? Тэ хүнийг аргадаад ягаад тэр хүний ярьдгүй юм угсаа ирүүлж болохгүй гэж энэ папарацци сэтгүүлч нар тэр сүүлд бас нэг эмэгтэй байсан бид нар нэрийг санахгүй байна. Ариун юм блэ? Танд ажиллаж байгаа л гарсан. Хүний ардаас гүүгээл амар зааж билээ. Ер нь ингээд сэтгүүлчд маань сүүлийн үед ийм байвал их гоё харагддаг, ийм байвал их тийм лаг харагддаг гэдэг нэг эндүрэлтэй байгаад тах шиг санагдав. Хүний ардаас гүүгээл орилж шарлал чи ингэсэн биз дээ. Өө баг пеймент гэх нь болвол байх юм. Энэ удаа яг ямар ч үстэй. хүнээс яриа авж байгаа тэр сэтгүүлч өөрөөх нь одоо эзэмсэн арга барил гэж нэг юм байна. Мэдгүй би одоо амар зай гэдэг үг чи яг над шиг байх хэрэгтэй ч гэдэг юм те. Чи яг над шиг одоо ингэж явах хэрэгтэй ч гэдэг юм. Би бол тийм зааж өгөөгүй. Би телевизэн сэтгүүлч болсон цагаас хойш миний авир юм гэсэн. Агуу Сумын озер гэдэг сэтгүүлч үлгэрч яваад байгаа юм байна шүү дээ хүмүүс те. Дотор нь байгаа хүмүүс дөөрэ гадаг нөө ер нь Нэг тийг заахад дөөрэ гэдэг зүйл байдгүй гэж хардаг шүү дээ би. За яг амар зайгийн тэр нэг сонгуулийн тэр нэг ганцхан бичлэг байдаг юм л да. Тэр нь бол яг бас тэгэл сошиалаар бас нэлээд явуулсан. Тэгэл хүмүүс яг нэг анх харсан тэр өнцөг гэдэг зүйлээр үнийг хүлээж авдаг юм шин. Түүнээс манай тэр амар зай өөрөө хөл амьдралтай шал өөр хөвгөлт. Арга барил гэж бас байна те сэтгэл Одоо чиний арга барил ч гэсэн бас байгаа шүү дээ. Хүнээс яаж асуух уу, яах уу, яаж хариулт амгаах уу гэдэг. надад Юуных нь арга барил. Би ямар юм бэ? Тэгээд ажиллаа яг л явж байгаа жижиг юм тийм шүү дээ. 84 оны. Одоо ингээл бас нэлээ олон жил ингээд телевиз салбараас энэ одоо сэтгүүлч гэдэг мэргэжлэр ажиллалаа тий. Тэгээд одоо л бас ингээд сүүлийн үед олон хүмүүс таньдаг болж штэ. Энд чинь бас хүмүүс мэддэг болж байна. Нөө папарацци залуу байна тий. Тэгэл одоо ингээд мэдээллүүд авч ийн, сурвалжлал явж ийн тий. Энэ дундаас ингээд нөгөө нэг орой өгдөшөр янз бүрийн ингээд би ч яг надад асуух байх гэж бодож ирсэн тий. Тэгэл хүмүүсийг хил авгатлаа тий. Зөвөр ингээд эргээд нэг өөрт нэг хатуу буулт байдаг л баг л та. Хүмүүсийн харьцаа ч юм уу эсвэл камерын ард зохиулах ч юм уу те эсвэл татаж чангаах ер нь тиймэрхүү юм тэр их болдгийг. Тэгээд одоо 17 6 жил ажиллаа. Тэгээд ер нь л тиймэрхүү янз янзын юм зөндөл болдгоо л та. Гэхдээ нэг өчр зүггүй барьж байгаа зохисчнүүдэд ахын чаашаа зөвөр элдийн юм зарвцаар ярих дарамтлах иймэрхүү зүйлүүд бол байдаг. Магадгүй ч юм дээр ч гэсэн уцаар чинь залгаад чи юм уу болоорой. Ямар тэгэхгүй би одоо ямар юм байсан биш. Ингийн шүү тгий шүү гэдэг тиймэрхүү зүйлүүд бол байдаг л ба. Зүгээр яг бас зөвхөлж нүдүүлжсэн удаач бас байгаа юу. Тэр болгон тэгэл цагдаа шүүхөрний явах уу эсвэл тэгэл за миний тэгэл одоо тэгэл нэг тэгэл тэр чи одоо тэгэл цагтаагаар яваад явах нь магадгүй 6 10 хоног гэдэгтэл баг адилхан болчтой. Тэгэл бүх баримт юмуд ингээл аваачиж өгөөд ахад тэгэл эргээд нөгөө нэг өөртөө бас буруудчих гэдэг нэг ийм юмуд бас байна шүү дээ. Тэгэл байнгын цагдаа дээр дуудаж яхаар зүгээр ажиллаа явсан тэр. Чипс өдрөх үү? Танад нэвтрүүлэгчээс юм уу? Тэ чипстэй, идж уух юмтай, бэлгэсэлт ихтэй буудал ордгоо. За яг хүн багтаа залуу байхтай гэх юм. Ордог байсан. Буудлаар үйлчлүүлээг эрэхтэй хүмүүс байхгүй шүү дээ. Буудлаар ордог одоо тэр буудлаар одоо өөрөө ч залууны хувьд орж явсан. Тэгээд одоо тэр нэг залуучуудыг буудал муудалд байхад нь ордог нь ямар ч тийм. Ер нь ягаад тэр буудалд байгаад ордог шалтгаан юу байлаа? Нэг хэлээд өгөөч. Бие үнэлт байлоо. Тэгээд одоо тэнд одоо яг тэр хүн бие үнэлснийг ямар байдлаас яаж нотлоод хинээс ямар мэдүүлэг аваад хинээс одоо сонсоод тийш яваад орчдөг. Мэдгүй одоо зөвөр л юм байдаг шүү дээ. Маш олон хүнээс тийм гомдлууд ирдэг. Тэгээд одоо намайг тэр буудлын алгамал хөшгөлөө орчлон гэдэг юм яриад байгаа шүү. Нэгдүгээр маш олон хүмүүсийн ирж байгаа тэр гомдол момдлын дагуу бид нэр энд ийм газар үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэж тэр хүнээс одоо мэдээлэл авч бид нэр тэр газар очдог. Гэхдээ би шууд очиод хаалгын нүдээ дэвдээд ороод идэх тийм зүйл байдгүй. За яаж орж ийн? Бас нөгөө хууль хүчний байгууллага байна. Тэгээд одоо бас нөгөө нэг янз янз энэ юмтай тэмцдэг төрийн бас байгууллагууд байна. Ер нь бол голцоо бол мэдээллийг бол тэр хүмүүс өгдөө шүү дээ. Бүр зарим нэгнийхэн тохиолдол би одоо бүр сони юм. Яаж нөхөн мэдээлэл өгсөн тохиолдол байна. Өөрийнх нь.
ийм ингээд манай найз нэг ийм хүмүүстэй нийлээд ингээд байна. Тэгээд зүгээр найзыг нь хэлсэн үгээр очиод мэдээ аваад иж болт юм. Чи судлах шүү дээ. Өөрсөд очиод мэдээ аваад ингэж байхгүй. А гэхдээ нэг юм байдаг. Энэ би нэг 3 удаагийн сурвалжлал хийсэн байдаг юм л да яг шөнө. А тэр нь яг нодлонгийн үдээд байхгүй. Бас яг нодлонгийн үдед чинь нөгөө юутай шүү дээ. Ковидтэй карантинтэй байсан. Яг тэр үед нь ижихгүй юу. Тэгээд ангууд нөгөө хүмүүс тус нэлээд хүрдсэн юм шиг байна тэр нь. Энэ 3 удаагийн сурвалжлагыг хийснээр яг энэ амьдралаас биш үү те насан туршаагүй ийм амьдралаар амьдарч исэн 50-60 охтууд энэ амьдралаас олдсон шүү. Энд чинь ардталтаа бүхэл бүтэн бүр биеийг нөлөөлдөг бүлэглүүд байдаг. Тэгээд тэн дээр сурвалжлага хийгээд хууль хүчнийх нь ямар хариуцлага тавьчих ямар одоо хууль хүчнийх нь одоо тэр хүмүүст одоо холбогдох хуулийнхын дагуу биеийг нөлөөлж байгаа одоо тэр биеийг одоо бусд зарж байгаа тэр хүмүүст нь холбогдох хуулийнхын залтанд дагуу арга хэмжээг аваад нөгөө хүмүүс нь биеийн нөлөөлж байгаа хүмүүсийн аав ээж нөлөөлөж өгч юм уу энэ амьдралаас гарахт нь тусдын болоод ингэж явж байгаа. Би бол энэ дээр бол нэг талаас нь харахад хүмүүс нөгөө чи буудлын алга. За тэрийг хамгийн их нөгөө шүүмжилсэн. Яагаад энэ асуудал шүүмжилсэн бэ гэхээр нэг нөхөртэй би нэг талбай дээр нэг муудалцсан шүү дээ. Муудалцагч байхдаа нэг яриа авах гээд утсан чинь одоо өсөлт нэг олны танил нэг нөхөр байгаа шүү дээ. хэм блэ? Комеди лаб ханаа гэдэг. За. Тэр нөхөр нөгөө чи нөгөө буудлаар явдаг буудлын алга цөмгшөлтөг нөхөр байж тээ гэж орж ирээд яг тэр чинь бол угаасаа тэгээд нөгөө хүмүүс бол тэр зүйлийг мартцсан эн чинь болохгүй буруу гэдгийг ойлгоцсон. Байсан тэр үед тэр нөхөр гарч ирээд болоосоор гарч ирээд тийм ярьсан чинь тэгэл нэрээ чи чинь буудал яадаг ингэдэг тэгдэг. 16 таа жоохоо охин бие үнэлээ зогсож байгааг харахад яг очиод ингэ сурвалжлага хийгээд зогсож байгаа. Бас л хэцүү шүү дээ. 16 таа, 15 таа, 17 таа. Хэд магадгүй хин нэгний дүү, хин нэгний хайртай хүүхэдтэй. Тэгээд бүгд хүчээр үнэлдэг юм байна уу? Эсвэл дурандаа очиж үнэлдэг юм байна уу? Яг хөө тэр нөгөө бага насны охтууд биш та 15, 6, 7 таа 15 6 7 охтууд одоо аль хэдийн бэлгийн амьдралд өөрсдөө яваад орсон. Тэд бие үнэлэх гэж байгаач биш. Ер нь бол яг л ингээл бод амьдрал дээр өнөөдөр бүгд л бие тэр 15 настай охтууд бэлгийн амьдралд ороод явж байгаа шүү дээ. Нуултгүй тий. Тэгэхээр зарим үед ингээ алдаа хийх юм байдаг юм уу? Ер нь одоо нэрийн сурвалжлал сэтгүүл зүйч бас нилээ хүнд гэж байгаа шүү дээ. Тэгээд алдаа хийж зүгээр ингээ хосууд ч юм уу эсвэл зүгээр ингээ уулзж исэн хүмүүс л буруу мэдээлэлээр явж орж исэн. Эсвэл ингээд алдаатай мэдээлэл гаргаж ирсэн. Тийм тохиолдолд энэ хэрэг байдаг. За наад хосууд гэдэг би сая хэлсэн шүү дээ. Тэр бие үнэлтэд холбоотой 3 сурвалжлал хийсэн. Энэ 3 нь гуруулаад тэгээд яг нэг бие үнэлдэг байсан тэр яг одоо гаргаагүй байж болно шүү дээ. Нэг ч алдаа хийж. Янз янз өөр юмнууд дээ шүү дээ. Одоо өөрсдөө мэдээ сурвалжлах хэрэгтэй ч гэдэг юм уу. За эсвэл өөр төрлийн мэдээ сурвалжлах хэрэгтэй алдаа гаргаж ирсэн зөндөл байгаа. Хүн л юм чинь алдсан шүү дээ. Би төгс төгөлдөр хүн биш байхгүй. Алдаа хийчихэд харин ахиж яаж алдахгүй байх уу гэдгийг хэлэх үү. Амьдрал дээр баримтлагч орчим, ажил дээр баримтлагч орчим. Алдаа хийсэн бол хурдан засдаг. Тэ дахиж алдаа хийхгүй байх хэрэгтэй гэдэг. Алдаагаа хийж тавтахгүй байх хэрэгтэй. Одоо ингээд операц бол айгүй олон ажилтнтай баг тийм. Энэ хэдэн ажилтнтай байдаг? За нэг 12 3 хүн байна. Тэгэл офс дээр сууж байгаа л бүгд мэдээ энэ төр бэлдээл ингээд гарах уу тий. Тийм тэгэл одоо бол нөгөө карантины үегээд одоо яг офс дээр байгаа нь бол одоо гадуур явдаг лаб баг гэдэг одоо би тэгээд манай зураглагч төрлөө юм л та. Бус нь бол одоо яг нөгөө нэг онцгой комиссын гаргасан шийдвэрийг хүндэтгэл шийдвэрийн дагуу гэр гэрээс ажиллаж байна. Сэтгэл зүй гэдэг салбар энэ одоо хэр төвшөнд байна гэж бодож байна. Хөгжлийн төвшин. Нэг талаас нь ингээд харахад одоо сошиал медиачлаад ингээд хөгжөөд ингээд энэ зүйлүүдийг харахаар хөгжөөд байгаа юм шиг харагдав. Айгуу сайн. Гоё зөвхөн үзэл бодлоо өгөө чөлөөтэй илэрхийлдэг болцсон. Нөгөө талаараа нөгөө нэг мэрэгчлээ сэтгүүл зүг гэдэг зүйл нь энэ их одоо сошиалын энэ их одоо олон юм донд дарагдаад байгаа юм. Дарагдчихад байна гэдэг зүйл би харж байгаа. Яагаад тэгэхээр хүн уцаа барайл одоо бараг сэтгүүлч шиг ингээл дуртайгаа шүмжлэр дуртайгаа ингээд өгүүлчихлээ шүү дээ. Энээс нь болоод нөгөө сэтгүүл зүйн салбарын нэр хүнд нь өдөр хэрэгжсэн мөнжидэг. Яг нөгөө доктортой үйл ажиллагаа явуулж байгаа редакцууд яг нөгөө нэг мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа редакцууд чинь энэ дунд өөрсдөө хэлнэ гэдэг. Нөгөө нэг
нэг үхрийн өвөр дээр 1000 үхрийн өвөр дээр гэдэгтэй адилхан яг ингээд бүгд ингээд хэлмэгдэл ингээд явчихлаа. Тэгээс яг мэрэгжлийн түвшинд хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгжлийн түвшингийн редакцууд бол маш олон байна. Эднэр бол хөгжиж байна. Яг нөгөө мэрэгжлийн түвшин талаас бол аюу гой хөгжүүлж байна. Сумын озрог гэдэг нь өөрийнхөө хувьд энэ сэтгүүл зүйн салбарыг хэрэг хөгжүүлж юм бодож байна. Хэрэг дээшээ татчих чинь. Эсвэл доошоо татчих юм гэж. Аль нь вэ? Үгүй яаж байгаа юм бол тэгээд хүмүүс л цугажж байгаа тэр хүмүүслэлэг багтаа нэгтэй зайхтар хөгжлийнх нь юм тэгж яахтар ороод яг гэсэн тийм байхгүй хөө би ч ямар тийм айхтар тийм том хүмүүс биш. Одоо 10 хэдэн жил ажиллахдаа ер нь эфирт хэр олон гарч ирсэн. Телевизэд ажиллаж байхдаа. За би чинь уг нь бол хүмүүс нэг анддаг байсан юм уу? Оройолго эфирт өгдөг байсан. Оройолго эфирт суудаг байсан. Юм да? Оройолго эфирт өгдөг байсан. За тэгээд мэдээний анхаар суун. За тэгээд шууд нэвтрүүлгэд суун, ярилцлагын нэвтрүүлгэд суун. Би айгүй тархан байсан маа. Тийм гэсэн. 96 ихтэй маш тархан байлаа. Одоо ингэ хүмүүс турчаад байхаар танихгүй байна. Юу тэгээд нэг одоогоос 2 жилийн өмнө бас нэг биеийн байдлаас болоод бас нэг эмчилгээнд нанаа занаа гэж яваад тэгээд ер нь бол одоо нэг 96 жилээс за нэг 62 61 хүртэл булчийн хайсан. Тэгээд мэдээж тийм тарган байсан хүн ингээд урч гарч хүмүүс танихгүй эн чинь нөгөө юу вүлээ гэдэг байдлаараа нэг хардаг. Тийм зүйлүүд байна. За тэгэнгүүт яг одоо нөгөө мэдээ уншиж байгаа хоолоогоор ингээд нөгөө хуучин мэдээ уншдаг байсан шиг ингээд мэдээ зүйтэй уншихаар нэрэ чи тэр биш дээ гэж таньдаг. Одоо ямар өвчний улмаас тэгж хурдан турдаг юм бол? За нойр өвчрөх асуудал. Нөгөө л нэг сэтгүүлчд чинь нэг орой хүртэл ажилдаг. Тэгэл нөө дуртай хоолой шүний иддэг дээрээс л бас болдог багт тий. Орой болон оройтож ажиллана. Тэгээд бэлэн юм юу олцсныхоо л идчихэж байгаа юм чинь. Тэгээд тиймэрхүү юм тийм буруу олдмолтын янз янзын юм тэгэл таргалалт тэгэл энэ асуудлуудаас болол ер нь нойрлчих юм нэлээд моцсон. За хоёулаа явсан ингээд бопрацтай нэлээд олон юм ярьлаа. Одоо хоёул ингээ дархлаагаа дэмжээ. Орхамчаа хоёулаа нэг одоо энэ саримсны туслыг хийлгэнгээ гоё үргэлжлээд гоё яриагаар үргэлжлүүлээ. Энэ бол одоо энэ дархлаа дэмжинэ гэдэг чинь өөрөө их одоо чухал юм байна шүү дээ, тий. Дархлаа сайтай байвал ер нь л хүн өвчин зовлонгоос аль болох хол байх юм шиг байна. Тэгээ энэ саримсны туслыг зочиндоо хийж гэж байгаа. Энэ хэд вүлээ эмчээ? Үнийг хэлээд гарахт нь хоёлаа карт уншуулах гэж байна. Энэ манай өвдизмээ тэгээд эмнэлэг маань одоо миний дотор эргэтнийг одоо хариуцж авсан эмнэлэг байдаг. Одоо манай орхон эмч одоо миний дотор эргэтнүүдийг бол бүгдийг сайн мэднэ. Ерж нойролчих юм шиг байгаа үзүүлмэр юм биш шүү дээ. Тэ шүү дээ. Үзүүлэх хэрэгтэй. Тэгээ ер нь одоо өвтгөөс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй л гэж бас залуучуудыг уриалах гэж эмнэлэг дээр нэвтрүүлэх гэж. Энэ бол би өвтизмэд эмнэлэг дээр бол одоо бараг 2 жил гарав. Яг л өөрийнхөө дотор эргэтнийг даатгаад өгцөн. Тэгээл сайхан амар байдаг юм дөө. За тэгээ сайхан саримтсны туслаа хийлгээд байл яриагаа өргөжлүүлээ да. Зүүмэн зайхгүй сте. Тэгээд нэг олон жил тариулсан болохоор ч одоо тэгээд сүлдээ бараг тоохон болчихдог юм шиг шүү дээ. За битгий аваарай заа. Зөв ток шоу Бямгарыг бүр 22 цагаас. Энэ сүлд хэзээ эмнэлэг энтрээр яв? За би сая нэг сар өрнгийн өмнө нэг хаалганд ороод. Аан заа. Юуны хаалганд орж байгаа? Нүдний боловсруулах. Аан заа. Нүдний болоо солиулахаа. Нүдний болор цайн гэж байдаг юм байна л да. Нүдний болор цайхаар нөгөө хараа мууддаг. Тэгээ хараас нэлээ муудаад энэ хоёр нүд нь хоёулаа болор цайлтдаг. Тэгээ бас нэлээ муудаад. Тэгэхээр хамгийн их муудж байгаа ихлээд зүүн талынхаа нүдэнд бас хаалганд ороод байсан. Одоо бас тэгээд нэг жоохон карантин байлт юу болох нь жоохон гайгүй байх юм бол ахад нөгөө талынхаа нүдэнд орно. Хоёуланд нь орох юм биш те. Одоо хүлээгдэж байгаа биш те. За ер нь л өвтгөөс өмнө бие эмчлүүлж хэрэгтэй шүү. Ер нь уучлан сэргийлэл. Вакциныхаа нэгдүгээр тунгаыг хийцэн. Одоо энэ болохоор нэг саримсны төсөл маань одоо 30 ширхэг саримсыг нэг удаа зориулж байгаа юм шиг тийм үйлчлэгтэй. Зархлааг аягүй сайн дэмжиж өгнө. Саримс авдагддаг. Суц дагаж нэг жоохон янгинж өгдөх байх шүү заа. За тэгээд дуусан болтны өвчмөц гараа хөдөлгөөд юм хүмүүгээд За би дуусчаад хийлгэе. Тэ зочиндоо л хийлгэж. Тэ манай зочин одоо сайхан дархлаагаас дэмжих хэрэгтэй. Гадуур дотор бас сүм амтнд их тэ хил ам хийж явж байгаа юм. Одоо
ер нь энэ сэтгүүлчд маань сүүлийн үед гэхдээ ингэж ажиглагдчихэв нөө. Энэ хүмүүстэй ер нь жоохон хэрэлдэх байртай, жоохон зочин ч юм уу хүнтэй ярьцлага авахраа жоохон загнах байртай. Тэр болчих энэ одоо юунаас болоод идэх юм бол? Яг нэг тиймэрхүү одоо яг тэгэл хүмүүс тэгж харагдаж байгаа цөөхөн итэл сэтгүүлчнэр байгаа шүү дээ. Нэрлээ л да ойлаа. За би юу вэ да? Буслын бол тэгэл манайхан бүгдөө хараад байна шүү дээ. Мэдчихэж байгаа бол. Ягаад жагаан байгааг загнаж чаддаг. Ихэн. Жагаан байгааг адилхан загнаа л да бүгд тэр ингээд загнадаг сэтгүүлчд маань тэгээд загнах хүнээ загнахгүй нэ загнахгүй. Тэгээд очоод тэр сайхан бараг хэрэлдээл тэгэл гардаг шүү дээ. Ер нь бараг тэгээд нэвтрүүлэг эхлэх юм дуусах юм дууссан дараа бол энэ тэгэл дургуй. Эфир дундуур болохоор нөгөөдөг чинь ингээд баятайхан явчихдаг болохоор дуусаад юу гэх вэ? Тэгин ингэхгүй байсан, тэхгүй байсан гэл. Ер нь тэгээд айш нь угаасаа л тийм юм шүү дээ. Олон чиглэлээр явчихсан. Гэр бүлтэй юу? Одоогор байх. Одоогор бол байхгүй. Ганц бий гэсэн үг. Ганц бий. Өмнө нь байсан. Байсан тий. За хаалгаач. За энэ бас эмчт манай эмчтээс хүн үйлчлэх гээл ирж явах шүү. Тийм байх шүү. Тий. Манай зураглаач шүү. Танаа зураглаач юм уу? За тэгээд одоо ер нь ингээд би ингээд бодож байлаа. Энэ гэр бүл төлөвлөлт гэдэг өөр айгуу чухал зүйл юм байна л. Гэр бүл өөрөө ингээд бүх юмний үндэс нь болдог тий. Гэр бүлээ сонгох, ханаа сонгох гэл. Энд одоо яг зүгээр одоо өнгөрсөн ч гэсэн ер нь бас тэнд нэг одоо өнгөрсөн амьдрал ч гэсэн алдаа бас байна шүү дээ. Тодорхой хэмжээний. Тэгээд энэ одоо бас юу нөлөөлж иймэрхүү зүйлүүд болдог юм бэ? Юунууд ямар шалтгаанууд нөлөөлдөг юм бэ? Гэхдээ шалтгаан бол зөндөл байдаг л байна. Тэгээд битгүндээ одоо тэгээд болох юм одоо тэгээд болохгүй болвол олон юм байсан. Мэдээж тэр нь бол ихэнх нь одоо тэгээд миний л буруу suppose амгалан байсан баг. Тэгээд юу гэдгийг тэгээд одоо ажилч нь одоо тэгээд өдөр шөнөгүй ингээл яваад ахаар тэр хүнд одоо бас тэгээд хэцүүхэн санагддаг байсан баг. Энэ ажлыг яваад байгаа юм худлаач яваад байгаа юм. Тэгэхгүй олон шалтгаанууд байсан бах уу. Тэр олон шалтгаануудын 190% баг миний буруу баг. Юу л тэгж л боддог. Эмэгтэй хүн хичнээн салсан хэлсэн ч гэсэн эмэгтэй хүн буруу байсан ч гэсэн би буруу гэхийг хүсдэг. Одоо ганц би юм чи ямар эмэгтэй сонирхох вэ? Яг одоо ийм эмэгтэй тийм сурчлага авч байгаа л гэл түн мөн дурлах юм байна уу? Юу нэ? Энэ яг зөв би одоо ингээд би дүүлтэй. Тэгээд дүү 30 гаруй настай тий. Тэгээ одоо би их нэртэйг ингээд аюу гоо ажиргалтай байна л тий. Ингээл харах болгон дахиад дурлал хөөхөн байхгүй тий. Тэнгүүт ингээл одоо нэг ингээд ганц би хүн шиг ингээл тий гадуур дотор явж байгаа л хүн амтнаагаа сувжлан мурслаг авч явж байгаа л таалагдах ч юм уу тий. Тим тохиолдлууд нь хэр их байна. Хэр их октод мөктөдлөө чат бичиж хай май унтаач гэж хэр бичих байх тий. Ер нь бол чатаар бичдэг юм дөө. Ер нь тийм нэг найз ер нь бол нэг би Facebook хэрэглээ одоо Twitter шүү дээ. Энийг бол нэг найз нөхдийн хэмжээнд их хүрээнд л хэрэглэдэг юм шүү дээ. Тийм. Юус шиг одоо хүмүүс шиг нөгөө тийм янз янз юмд ашиглаад байж болохгүй. Одоо би тэгээд нэг хүн л одоо тэгээд хай май унтаач гэж бичих юм бол маргааш нөгөө тийм скриншот хийж тавь буу хэрүүл болно гэж. Нөгөө папарацци янз янзаар дуудах юм а тий айгүй хэцүү ингээд зүг зүгээр ажиллая гэж явж байгаа төлбийсэн нэрээ дуудвал тий царай муутай жижигхэн яасан ингээд оромжлуулаад байх юм ямар вэ? Би тоодог шүү. Хүмүүс ингээл миний өмнөөс тэр доор бичсэн комментуудыг уншаад хүмүүс миний өмнөөс санаа зовоол ар гэрийнхнүүдийн ах トゥ унэр мөнэр эднэр санаа зовоол ингэсэн байж шүү чамайг. Тэгэл одоо зарим нэг нөхдүүд чинь бүр гоё юу шүү дээ. Бараг лам бөө мүү гэж бод хараан шүү дээ. Оо тийм үү? Тиймэрхүү юм байна. Юу чатаар комментээр юу хөө чамайг хараалгана. Тийм чамайг хараана. Бүр чатаар хүртэл юмуд ирдэл байсан. Золигт гаргана гэл. Яг тиймэрхүү юм зүгээр надад гэхээс илүү тэр за би бол тэрийг үлдэртэй дэргүү тоодгоо тэрийг уншаад байх тийм сонирхолч байдгүй. Нөгөө ах トゥ хамаатан сатан нөгөө мо хоёр дүүм юм шиг л өмнөөс ч бухимдаал өмөрөөл тэгэл одоо болчих болдгоо юм одоо ингээл өчнө олон жил ажиллажлаа одоо тэгэл өөрийнхөө хувийн юмнуудыг хийгээд явж болдгоо юм. Яг хувийн юм хийгээд явж болно хувийнхаа юмнуудыг явж болно. Гэхдээ би өөрөө энэ мэрэгчлэлд дуртай өөрөө энэ мэрэгчлэл тайлбар. Тийм болохоор ингээд яг хүмүүс 9 шидээр хэллээ гэд би тийм болчихгүй байна. Сэтгүүлчнэр бүгдээрээ царайлаг байх хэрэгтэй юм уу? Одоо би сурч үзээгүй л дээ сэтгүүлчээр ер нь зүгээр сэтгүүлчнэр ер нь царайлаг байх хэрэгтэй юм уу?
Мэдгүй одоо тийм стандартыг хэн тогтоосон гэдэг би ерөөсөй ойлгохгүй. Мэдгүй би одоо виус мэдгүй зүгээр энэ мэрэгжлийн сурсан хүн биш харцаг гэдэг сэтгүүлчээр ингээд дээд сургуулийг төгсөөд ирсэн дээр заахтаа одоо за чи царай муутай чи одоо бичгийн сэтгүүлч болоо. Эсвэл чи царайлаг хүн чи ярианы сэтгүүлч бол чи эсвэл ярих ур чадвартай чи яриг гэдэг ингэдэг юм уу? Эсвэл цаанаас нь тийм байдгүй юм байна шүү. Тэр хүн өөрийнхөө аюулс чадвар мэдлэг тийм тэр ажилдаа зориулж байгаа хандлагаараа тэр хүн өөрөө өөрийгөө л гаргаж ирж байгаа шүү. Түүнээс ч тэр царай дээр за яг зүгээр сүүлийн хэдэн жил би зүгээр шулуух хэлж. Сэтгүүл зүг заавартус хэдэн дэлгэцүүд байгаа. За хэлэлдэ шууд ойлоо шудрал. Одоо new business-ээс авахгүй л баахан дуучин загвар өмсөж нэртэй 9 шидийн нөхдүүдийг ихэр төвчрээ суулгацсан. Энд чинь нөгөө нэг яг ч нийлээд заавал тэр царайлгүй ихэр суух хэрэгтэй гэдэг тэр стандартыг эднэр чинь ингэж бий болов. Тэгээд дуртай телевиз рүү очиж сэтгүүлч болох гэж үздэг. Нэг босон болоогүй нэг одоо сэтгүүлчнэр мэдээний анхаарал өгдөг бодоход лидээд сэтгүүлчнэр нь лидийг бэлдээд өгчнө. Зүгээр нэг гой хувцлаад ингэж гой сууж байгаа уншдаг. Зүгээр л нэгэн үйлдвэр уншдаг. Тэгээд тэрийг би амарлаг болчихлоо. Би бол ингээд явж байгаа хүмүүс зөндөл шүү дээ. Би бол тийм дургу. Өөрөөсдийнхөө салбарын ажил хийлээ. Тэр загвар өмсдөг бол загвар өмсөлт. Давхар тэр телевизээр урж ирж тэнд ажиллаж байгаа хүүхдүүдийн хоолыг булааж яах гэдэг. Тэр телевизийн одоо сэтгүүлчдийн мэрэгчлэр сураад төгссөн ажил олдохгүй байгаа бас тэднэртэй адилхан тэмхүүр хөрхэн зэрэлэг охид залуучууд зөндөл байх Гохин юм шүү. Тэр чинь ажил олдохгүй ажиллаа олж хийж чадахгүйгаа тэр хүний гохин болохоос биш. Ямар тэр болгоныг за одоо энэ хүнтэй хөөх юм нь сэтгүүлчээ сураад төгссөн. Энийг одоо ажил оруулах би ажил хийгээд яах вэ гэлтэй биш одоо бас айгүй өрөөсгөл ойлголт л даа надад. За яг нэг талаас өрөөсгөл ойлголт байж магадгүй. Гэхдээ би энэ дахиад нөгөө түрүүний чиний надаас сууд байсан сэтгүүл зүйн мэрэгжил одоо хөгжиж гин хөгжихгүй байна уу гэдэг нэг асуулт байсан шүү дээ. Энэ дээр чинь хөгжихгүй байгаагийн хөгжүүлэхгүй байгаагийн бас нэг шалтгаан нь энэ нөхгүй юу? Би бол тэгж хардаг. Яг намайг ингэж хэллээ гэд одоо тэр хүмүүс нь барьж идүүлээд нь л үз. Угаасаа тэгээд хэлүүлж юм уураа хэлүүлж сураагүй юм биш. Сэтгүүл зүй бас хөгжихгүй байгаа нэг том шалтгаан бол одоо юу гэх юмд энэ бид нар ингээл хитгэн сэтвтэйгээл зурлах юм те ер нь айгүй хэцүү ингээл улс төр. За улс төр. За тэгээд одоо энэ нэг юм хар бараа хил амтай те зүйлүүд. Би папарацциг бас би арайч тим сайт гэж бодоогүй. Би яг нэг удаа айгүй урам хуурсан. Тэр хин гинүүнийг нийтийн дуучныг уудаг нэвтрүүлэлтэд ороод тэгсэн чинь яац юм те одоо юугээд хэлсэн тэр ээж мэж тэгэж ярьсан юм уу тэгсэн тэнд папараццтанд очиод яриа аваад зогсчих. Би чи яриа авах сэдв болдохгүй юм уу? Эсвэл тэр хүний тэр нэвтрүүлэлт ороод тэгж ярьсан өнөөдөр яг юунд чухал? Яагаад папарацц тэнд одоо юу гэдгийг тэр хүнээс тайлбар аваад зогсчих. Бидний гайхаад байгаа. Тэр яагаад тийм мэдээ аваад би авсан. Би санаж тэрийг яагаад тийм юм хийж байна? Сайт мэдээлэл гаргаж байгаа хүмүүс чинь арай нэг хүнд за тэр хүний тэр арилтаараас уусан хинт хамаатай. Чи одоо дэлхийн бүх улс орнуудад папарацц сайт сэтгүүлүүд байна. За эдгээр яг юу гэдэг юм бэ? Танайх яг папарацц яг тэр нэг чиглэлээр ажиллаж байгаа юм уу? Бид нар бол ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд. Өөрсдөө хэмжээ мэддэхгүйгээр магадгүй мэдээллийг бэлдээд те түүнээс нь заавал очиж яриа авахгүйгээр нууцаар тэр хүмүүсийн нууц мэдээллүүдийг задлж ингэж явсан энэ чинь папарацц биш юм уу? Харин тийм тэгээд наад гэж л хийхэл аминдаа үзэл яваад байна. Тэгэл яваад байна. Гэхдээ би ганцаар юм байхгүй. Гэхдээ манай хамт олон байна л да. Бүгдөө өөрсдийнхөө бичиг бичиж байна. Яг одоо наадахтай ч адилхан тэр бичлэгүүдийн араас хөөцөлдөж байна. Тэр юу гэдгийг дуучин гэдэг юм уу, улс төрч гэдэг юм уу те. Тэрнээс нь очиж хүмүүс л нийгмэл асуудаг шүү дээ. Яагаад болохгүй? Одоо хэдхэн сэтгүүлч нар за тэр дундаа хэдэн сайтууд айгу одоо сайн байна л за зэрэг байна те. За папарацц байна ингээд нэг цөөхөн хэдхэн байгаа шүү дээ. А энэ дунд фэйсбүүкийн бодолтой шүү. Фэйсбүүкийн ингээд зөндөө ийм худлаа ийм одоо нэг ийм сайтууд ч юм уу эсвэл пэйжнэр байна шүү дээ те. Энэ ингэжээ, тэр ингэж хэлсэн байна те. Тэрийг хараад миний бас яг үндэ шаавас та тий одоо арайч тий ийм л болчих тий яг сошиал медиа хэтэрхий хөгжөхөөр гээд хараад байж энэ дундаас папарацц зариг энэ төр ялгах хэрэгтэй байхгүй тий чи мэдээж ингээд бас нэрээ олчлоо олон лайктай байна тий тэгэхэд тэр нэг нийтийн дуучны ээжтэйгээ яриад дууж байгаа энэ одоо яг юунд хэрэгтэй за энийг л хэлээд гэж Зөв ток шоу бям гараг бүр 22 цагаас хинт хэрэгтэй юм бэ гэдэг. За тэгвэл яг тэр үеэр одоо чимиг исэхгүй л хэсэг бүлэг нөхдүүд бүгдөө та нар нэг
шөмжилд өртсөн. Жи. Одоо чамаас авахгүйла дүртэл нэвтрүүлэгч чинь хаа барий гэл. Тийм байлээ. Би нэг хоморгонд л явцсан байлээ л дээ чаваас. За. Хүмүүсийн хоморгонд яг л миний одоо таньдаг найз нөхөд маань энэ төр байна те. Тэгэхээр одоо бас олон жил явж байгаа нэвтрүүлэг учраас хоморгонд нь л дууж явна л. За тэгээд тэр чинь яг ойролцоо юу? Тийм яг зүгээр тэр халамцсан өрөө яагаад хэрэгтэй яагаад ингэсэн гэдэг юм. Яг зүгээр тэр за нийгэмд бас мэдээ чинь янз янз хандлт авах мэдээ гэж байна бас. Үзэгчтэй хандлт авах мэдээ. Тэр бол тийм л мэдээ байсан. Тийм л ярьслах байсан. Хүмүүс аягүй олон шеэрлж байгаа юм ийг л очиод асууччаал байгаа юм шүү. Тийм яг нөгөө тэгээд нөгөө нэг ээж нь инглээ тэглээ барьлаа гэл тэр чинь нэг хитэн өдрөлтийг сэвэгдэж явсан. Тэгээд яг тэрэн дээр бус очиод яг яагаад ингэсэн яагаад ээжтэйгээ ингэж ярих болов. Тэг яг тэр чинь нөгөө нэг бас эмгтээчдийн баяр болж ирсэн. Байландуулаа. Байландуулаа авсан. Олон шеэрлж байгаа юмудаар л мэдээ гэдэг нь. Гайгүй янз янз. Гэхдээ шеэрлэгдэж байгаа юм хаана шеэрлэгдэж байгаа гэдэг чинь өөр асуудал шүү дээ. Окей, тэгэхээр бас энд нэг өөрсдөө нэг арга барил байгаа л тэ. Папарацциг ер нь одоо хаалгах гэж үтсэн тохиолдлууд хэрэг байдаг. За зүгээр хакердчихсэн тохиолдлууд бол нэлээд байна. Пэйж юу? Сайт пэйж тэр ч гэдэг. Тийм үү. Саяхан хүртэл одоо бас пэйж хакертуулаад сая яг н карантин юм шүү дээ бас пэйж хакертуулаад. Монголоос хандлтуудын бүгдийн байхгүй болгоо ирсэн. Бүгдийн блокклцсон. Хакертаад. Тэгэд нэг хэсэг чи манайх чинь баг хүн үзэхгүй шахуу. Эгүй мандалтай нэг гэсэн биш. Ер нь бол тийм хакдах макдах тийм юмд бол ер нь их шүү. Тэгэл тэр болгонд нь хариуг нь барайл пэйж авч үлдээл янзлал яваад идэх юм шүү те. Энэ одоо энэ ярих урлаг гэж ер нь бас би энэ ярих гэдэг чинь бас урлаг юм байна гэж би боддог. Хүнтэй ярилцах, ойлголцох те. Хүний нүдлүү хараад ярих гэл. Энэ чинь бас нэг өөр ингэс нэг юм бас гоё урлаг юм байна л гэж би боддог те. Тэнгүүд ер нь одоо юу гэдгийг одоо асуултуудыг өөрөө ер нь бас бэлтжил байгаа бах те. Тодорхой хэмжээнд асуултуудаа бэлдээд очиж байгаа бах. Тэгээд тэр хүн лугаа заримдаа ингээл харж марахгүй ингээл шүүмжлүүдээ уншсан уу ер нь аюу тэгдэг. Уцаа хараад байна. Тэгээ уцаа хараад байна. Зочин лугаа хараад, нүдлүү нь хараад яриач тулгаач юм уу аашаа энэ төр гэл те. Ер нь зүгээр яг ингээд шодрох шууд нүдл нь харж байгаа те. Па гэж асуудаг. Яг зүгээр нэг дайв эхлэхэд ч юм уу, за төгсгөд ч юм уу, за дундуур нэг хоёр давцаа хардаг тохиолдол байдаг л да. Харахаас өөр аргагүй гэдэг. Яг тэр чинь нөгөө шууд явж байгаа учраас би дууга нэгдүгээр тэнэх хэвээр дүрсэн яаж юм. Бас тийм юмнуудаа бас давхар хийнэ штэ. Хүмүүс ганцаа очиод асуугаад зогсоод байх биш. Тэр чинь нөгөө давхар ингээл тэр юмнуудаа бас дундуур нь ганц нэг харахгүй бол бас янз янзын дууны эффект шүү, дууны факт шүү гэх юм уу те. Янз янзын шууд утаснаас хинал явчихдаг юм уу те. Утсан дээрээс хинаад тэгж явахаас өөр аргагүй. Тэрийг бол яг зүгээр хүмүүс нөгөө мэдэхгүй учраас ойлгодог юм шиг л. За асуулт ярих хурлаг асуулт гэдэг зүйл дээр би нэг асуулт үлддэг юм уу? Би ярьцлах хэрэгтэй. Хүний ярьсан ярианаас би асуулт гаргаж ирэх дуртай. Гайхалтай. Яг тэр илүү амьд болтой гэж би өөрөө тэгж боддог. Би зүгээр тэр хүнийхээ талаар за эсвэл авах гэж байгаа тэр сэдвийн талаар би за нэг судлаад харчдаг. За тэгээд бас нэг олон жил энэвэрч бас ажилласан юм болохоор бас урд нь энэ хүн чинь яаж илаа, юу ижилээ гэдэг одоо бас нэг тийм бас байна. Тэгээд тэр бүх юмудаа уйлдуулаад асууад. Ер нь зарчим нэг гоё л доо. Нэг багнаа бариад тэгээд түүний хариултнаас асуулт ургуулж гаргаж ярина гэдэг өөрөө бас их тийм хэцүү. Яг наадах чинь би өөрөө нэг хэрэгжүүлж хийдэг учраас мэдээд энэ удаас одоо магадгүй ингээл хүний ярианаас тэр ярих сэдв маань бүр өөр тишээ хазаагаад ч юм ингээл өөр тишээ болох ингээл айгүй олон зүйлд гарч ирдэг. Яг илүү амьд явдаг гэдэг чинь яг үнэлтэй гоё болдог те. За тэгээ би чамд бүр нэг сони юм ярих юм. Тийм телевизэд байхад одоо бурхан болцсон аргу гээд эрдэмтний өгш аргу гээд тийм телевиз дээр байнга төлбөртэй нэвтрүүлэгт ирж урдаг. Тэгээд өөрөө асуултаа бичиж аваад ирдэг. Тэгээд би нэг удаа яг нэг тэр нэвтрүүлгийг хөтэлдэг сэтгүүлч байхгүй. Би нэг удаа нэвтрүүлгийг хөтлөхгүй. Тэгээ асуулт аваад ирсэн. Эхний хоёр асуултыг асуугаад гурав дахьыг нь өөрөөсөө асуучихгүй. Тэгсэн чинь нөгөө нэвтрүүлгийг өвшөлсөн шүү дээ. Нөгөө хүн чинь уурлаад яг нөгөө нэг асуултанд ингээд бэлдээд дүрхэд ирсэн. Тэнгүүд дундаас нь ингээд өөр юм гаргаж ир асууж байгаа нөгөө хүн чинь ингээд хариултаа бэлдээг байсан. Хариултаа бэлдээгүү. Тэгэхээр бас иймэрхүү
Тийм болохоор би ерөөс нэг тийм асуулт бэлдэж ерөөс чаддаг. Процессороо гэдэг юм тий. Одоо ингээд бас нэвтрүүлэг хөтлөөд өгөөч гэж бас санд манд байна. Гэхдээ ер нь би нөгөө очиж нэг хөдөлдгүү яагаад тэгэхээр нөгөө нэг тийм ингээд нэг 10 асуулт бичсэн. Яг тэрнийхээ тэр хайрцаг нөгөө нь ороод байдаг. 17 жил телевизэд ажиллачаад бас оцсныхаа дог хаахгүй шүү. Шинэ жил мэл хөтлөөд бол тараагаа ичнэс дээ. Очоод тэрийг бол бапроз суулгаа ичнэс дээ. Шинэ жил хөтлөлтгөө. Очсноо шүү. Юу 6-7 онд бол яг сонин дөнгөж телевизэд орж явах тул хөтөлтөл. Одоо санал ирэх үү? Ямар нэг шинэ жил одоо надад шинэ жилээ тараалгамаар бол очиж 3 сая тараагач хүмүүсийн шинэ жилээ. Чамд бол харин зөндөө ярьж байгаа шүү дээ. Гэхдээ яг нэг тайс нэтэл тийм ээ. Нэг төрөл жанр манараас сэтгүүлч болгонд өөр гэсэн төрөл жанртай байгаа шүү дээ. Тэр мэдээж тайсны сэтгүүлч байна. Тэгэл ингээл ярих урлагч бас өөрлөлтөө. Чамаар бол нөгөө тайсны юмнуудыг хөтлөх хэлбэр саналлууд илүү их хэрэг байна. Надад бол одоо юу гэдгийг нэг улс төрийн нэг янз янзын бие биенийг нүдсэн балбсан тийм л нэвтрүүлгүүдээ санал ирсэн. Нөгөө нэг Дөвлөнд гэмт хэрэг гэнтэргээл нэвтрүүлэг гэдэг чинь нэг юм баяргүй ах хэдийгээс 25. Тэр мэрийг одоо энэ үргэлжлүүлэх гэж боддгоо бас их тийм өөрийн одоо нэг нэвтрүүлэгтэй болов яадаг юм. Одоо насаараа л одоо энэ телевизэд ажиллалаа одоо хангалттай олон туршлага байна те. Тэгэхээр папарацци сэтгүүлч хийгээд 90 сурвалжлах хийгээд явахаас илүү бас өөрийн нэг яг энэ 90 сурвалжлахаараа дамжуулаад гоё өөрийн гэсэн контент нэвтрүүлэгтэй болов яадаг юм. Би бас тэгж хараад байна. За ер нь бодоо гэж бодож байгаа. Гэхдээ наадах чинь их удахгүй хэрэгжих واخа. Кептэй малгай өмсөл те. Муха хараал те доош. Удахгүй хэрэгжих байх. Бас нэг олон улсын байгууллагын гишүүнчлэлээр орохгүй элсгээд одоо бас өөрийнхөө өсөлтийг өсгөгцсөн явж байгаа. Тэгээ тэр мөр асуудал бүгдээрээ гараад ирэх юм бол. Өөрийн бизнес энэ тусалсан байж орох юм шиг. Салуулаад байгаа одоох. Орох юм шиг. Яах яах одоо эндээс салгуулчих. Орох юм шиг. Орох юм шиг. Гаш ирж байна эндээс. За туслаа салгуулъя. Манай энэ өөрөө туслаа салгаад нэлээд сайхан. Олон жил имлэгээрээ горч юм байна. Энэ хүн чинь салгаад янзлаа тий. Яас имлэг ус. Сэцүү утар шүү. Урьдчилан сэргийлээд ирүү зүгээр шүү дээ. Хүн чинь ингээд урьдчилан сэргийлээ өвдчөөд очих гэж тийш бас ингээд аюу их гам барьдаг тий. Юу ярьж л ойлооч сая? Нэг сонь сайхан ярьж лөө. Тийм тэгээд яг нь олон улсын байгууллагад бол эсгээд хүсэлтээ өгсөн гэж байгаа. Тэгээд тэр хүсэлт маань ирээд яач юм бол өөрийн гэсэн контент бас яг ерөн сурвалжлах чиглэлээр бас утгагүй нэгдэнэ. Пресс дээр юу? Тийм. Пресс дээр. Тэгэл одоо ингээд сайтыг өргөжүүлээл одоо хэдэн лайктай вэ нэрээ? Хэвчгүй шүү дээ. 200,000 400,000 даа шүү дээ. Пэйж маань бас нэлээд сайн өссөн биш үү те? Тэгээд ер нь бүүст энэ хийгддэг юм уу? Яг өөрөөр. Яг өөрөөр. Тэн дээр л те. Тэгэл бүүст хийж байгаа юм чинь тэгэл нэг юу гэж гараад ирдэг үстэй. Спонсор гэл. Тэ. Тэгээд тим юмар ч одоо тэрийг ч одоо мэдэхгүй юм гэж байхгүй бол тэрүүгч мэдээ хүргэн гэж одоо юу байх ч те. За тэгээд хоёул нэг хэд хэдэн сэдвээр яриад ерөөд бас ярилцлага дуусгахыг тэгээд одоо бол ингээл сайтд мэдээллээр ингээд сэтгүүлчээр ажиллаж чинь давхраас нэг хувийн юм хийдэг юм уу? Давхраар нь юу хийдэг юм бэ? Хувийн багсаг дундад мөнөртэй энэс багсаг юмнууд байгаа. Бизнес. Тэ одоо юу гэх гэр бүлийн тийм жижиг тиймэрхүү юмуд л жижиг юм бол хийдэг. Ер нь ингээ яг зүбэ Сумья Базар гэдэг одоо энэ сэтгүүлч хүний тий сартаа бас ингээл ганц бие хүн тий нэг гэр бүлтэй ингээ зарцуулах байх. Ер нь сарын орлого ер нь хэд байж иж одоо амьдралд хүрэхээр байна. Ер нь яг өөрөө чи амьдралд. Надад бол нэг яг сард бол юу л гэдэг шүү дээ. Би нэг сая төгрөгтэй байхад өөрийгөө хангалттай сайхан аваад амьдэрчихдээ шүү дээ. Бас тэгэхээр хэрэглэх багтаа байна гэж би бодож тий. Зүг. Хэрэглээ багт ганцаар болгоод гэж байна. Ганцаар болохоор чинь тэгэл нөгөө нэг тийм айхтар ингээл юм хэрэглээд байх юм баг шүү дээ. Ер нь тэгэл ганц юм чинь тэгэл өөрийнхөө тэгэл хэрэгцээг авчаад тэгэл болчихж байгаа. Эмэгтэй хүмүүст бол хаяа уулзна үстэй. Хаяа одоо юу эсвэл үе ихнүү эсвэл үргэлж байгаа. Яг
Тухай тэгээд боломжтой. Хоёлаа яг энэ талаар одоо шудраг ярь. Ийм байхгүй. Одоо ингээд яг залуучууд ингэж боддгийг ингэж ярьдаг. Энэ бол нэг хөнгөн тоглоом болгож те бүх цоллоо моллоо энэ тэрэ гээл те ганц би хүмүүс чинь нэг тиймэрхүү ингээл ярьдаг штэ. А зүгээр одоо ингээд 84 оных гэдэг чи одоо мэдээж бас нэлээд 40 штэ. Тэгээд одоос нэг тогтсон амьдралтай бас болохыг гэж боддог байх. Хөвдөө те. Энэ дундаас эмэгтэй хүмүүстэй ингээл уулзаал ингээл за мөн байна уу биш вэ нүг гэж үзэл явж байгаа юм байна штэ те. Ерөн зүгээр ингээл таны амьдралд энэ хэр их эмэгтэй байв. Одоо энэ ингээд нэг 40 дөхөх хугацаанд тэг хэр олон эмэгтэй байв. Одоо ер нь ганц би хүн сарда хэдэн эмэгтэй хүмүүнтэй уулздаг. Ер нь бол тэгээд яг нэг сард олон тэгэл тодорхой тооны хүмүүстэй уулзсан. Хэдэн тодорхой тооны байнгын хүмүүстэй уулздаг юм байна. Юус ингээд 5 гаргийн дулмаа пүрв гаргийн хингээл явждаг юм шиг. Одоо тэгээд тиймэрхүү тогтсонтой байхгүй бол одоо тэгээд хаанаасаа ч тэгээд хүн амтай яагаад танилцъя гэд явж яах вэ? Үгүй шүү дээ. Тогтсон. Тэгээд би түрүүн жаад хэлсэн шүү дээ нөгөө чат бичдэг гэдэг. Нэг чат биччих юм бол одоо тэгээд нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг хүчирхийлж хүмүүсийг олоод байна. Одоо яг найс нөхдүүд байна. Найс нөхдүүд байж танилцуулаад байдаг юм уу? Найс нөхдүүд байна. Найс нөхдөөр дамж танилцсан байна. Тэгэл одоо бас салчихсан зүгээр. Зүгээр аваад ярьчих юм уу? Зүгээр салгачихгүй байдаг. Найс нөхдүүд байна өөр юу байна гинэ? Тэгэл энэ зэн байдлаар танилцсан. Тэгэл бас би юм дээр яг хөө тэгэл ажил иргэн шугамар танилцсан би юм дээр таалагдсан хүмүүс шүү байж болно шүү дээ. Байна. Эмэгтэй хүмүүстэй ингээд уулзч очирч хахад яг ингээд самын озер гэдэг нэг юунд таалагддаг гэдгийг. Янз бүр нэг миний нэг энэ ийм зүйл маань эмэгтэй хүмүүст их таалагддаг байх. Нэг эртэн бол өөрөө мэддэг ш. Нэг өөрхөн давуу талыг те. Одоо яг би одоо чам юм шиг үр царайлаг мэрэлэг бол биш шүү дээ. Би царайлаг биш биш. Яг зүгээр нэг юу л биш үү гэдэг. Цуг байхад ингээл нэг бас нэг жоохон яриа мэрэ тэгээд нэг жоохон хөвгөлтэй байдаг. Ер нь бол голцоо тэр тал нь илдвэх байдаг. Хөвгөлтэй манаас мэгсэн. Яах вэ тэгээд. Хоёул ингээд гоё өөр байл те. Дандаа папрас дээр ингээл ер нь бол бас гайгүй шүү дээ. Өөр хэмжээгээл байж идэг одоо ингээд энд ч бас хоёул гоё эрэг гоё нийтдээ хүчтэй гоё юм яриа л те. Яг нь тэр ажлаа хийж явж байгаа үеийн сүмээ нэг өөр гэртээ байгаа найс нөхдөдтэйгөө уулзж байгаа тэр амралтаа өнгөрүүлж байгаа тэр сүмээ хоёр өөр зүйлс. Шал өөр үү? Тийм шал өөр. Тэнгэр газар шүү. Тийм үү? Ер нь намайг нэг тэгэл нэг ингээл нэг уурдаал ингээл хүн болгонтой ингээл яхирлэж хүн болгонтой ингээл нэг яхир харьцаал тий. Ингээл чи яах гэдэг чи юу юм чи ингээд явж байгаа гэж харддаг юм шүү. Үгүй л дээ. Саад хүний бас дотоод хувь хүн гэдэг чинь бас өөр зүйл. Яг хувь хүн талаас яг одоо ямар хөө зааш штэ юм бэ? Ер нь 50 талтай. Яг хөө тэгээд нэг дутагдaltaй юм юу гэхээр огцом уурж гардаг. Яг зүүн цайлгал юм байна те. Цайлгал. Энэ бол тэгжил хэлдэг юм л та олон ч тэгжил. Манайс нь цайлгаа шүүгдэл. Тэгэл найс нөхөд мөхтөдтэй байхад бол мэдээж бас арай өөр харьцаатай заа шүү дээ тий. Ер нь ингээл найс нөхдөр хүнийг их дүгндэг юм л тий. Ер нь одоо ингээл одоо бол ингээл бас аюу олон жил найзлсан найз байдаг. Бага найзууд байгаа. Шинэ найз нөхөд тий ингээ болоход ер нь бас ингээд эрэгтэй хүнийг ч юм уу найз хүний хувьд тий эрэгтэй хүнийг ямар хөө зааштай ямар найз нөхөд байгаас гэж хүсдэг бай. Одоо ингээл хэцүү үед нь байх хэвээр найз энэ бол найз гэнтэр гэдэг ш. Хэцүү үед нь байхгүй л үстэй тэр чинь хувь нийлээ өөрхөн сонголт ш. Хүн нөгөө нэг тайзан дээр гарцсан юм шиг жүжиглээд тахтал дургүйтэй. Хүн өөрөө ямар байна? Яг тэр үрэл байх ш. Муухай штэ бол муухай штэ, сайхан штэ бол сайхан штэ. Хэлмээр байгаа юм байвал хэлчихдэг. Яг ингээл нэг ийм хүмүүс байдаг шүү дээ. Бүрэг гэлэл яг хэлэх гээд байгаа нь яахгүй. Тэгэл ингээл тойруулж муулаад. Нэгэн дээр нь очиж нэг юм уурж хооронд нь муудалцуулаад хүний бүх сухай яваад идэх гэж ярьдаг шүү дээ. Гэр хүн шиг зангуу. Уртаас нь хараад хэлчихгүй те. Би бол тийм дэйг дурах. Энэ бол ингээл халахдахгүй байгаа зүйлээ шууд хэлэх үү? Шууд хэлчих. Шууд. Тэгээ тэр хүмүүс яаж хүлээж авах нэг тийм сонирм биш. Таалагдахгүй байвал тэгэл найзлахаа хэлийг л яваа. Гэхдээ миний
хар багын найз нар бол тийм биш. Эмэгтэй хүмүүст яг ямар хөө? Ер нь ингээд эмэгтэй хүн харахаараа нэг өөр болол тий. Эрэгтэй хүн харахаараа нэг өөр болол. Эмэгтэй хүн загнаа яваад тийм үү? Тэр чинь загнавч хэлэгчтэй юм хэлчихлээ хэрэгтэй. Усан дор мор гэлөө. Тий. Муухай өнөр дээр үл явж усан дор орлоо. Яагаад хэлчих болохгүй гэж. Шууд хэлнэ. Тамхи авч татж байгаа хорон савн бок аваад усан дор. Тэр хүн л хэрэгтэй шүү дээ. Би бол нэг тиймэрхүү юм дээр нэг ингээл айгаалчээл за ингээд хэлчихэл одоо юу гэдэг бол ингээд хэлчихэл би одоо муухай харагдах байх та. Эмэгтэйнийг ер нь хэрэг хүндэлдэг бай. Маш их хүндэлдэг. Маш их хүндэлдэг хүн яг үгүй тэр тойруулал хэлнээс тийм минээс нэг шүшүүд ороод гараад ирэх үү. Хоёул хамт орох үү гэдэг ивэр хийж болдгоо юм. Тэр чинь шууд чи тамиг авахын саван аав энэ төр хийж чи эмэгтэйнийг айгүй мөгөд оромжилж шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Болдгоо шүү дээ. Хэлэхдээ найз нартайгаа хүрээнд хэлэхдээ хэлчихэл хэрэгтэй. Би бол хэлчихлээ. Биш би өөр эмэгтэй хүн яриад байна шүү дээ. Өөр эмэгтэй. Ямар найз яриад би эмэгтэй хүн мэдээж шал тавьсан нөгөө тогтвол пүрвийн 5 гарагийн дулмаа молмаа гэсэн би яриад байна шүү дээ. Манайхан дунд тийм байхгүй болохоор эмэгтэй хүн яриад манайхан бид нар гэдэг айгүй олдоо. Ер нь ямар олон эмэгтэй хүн байгаад нэж одоо. Ер нь одоо тэгээд хоёроос дээш бол тэр чинь тэгэл олонтой шүү дээ. Хоёр манайхан гэдэг ихэр хоёр ч явж болно, гурав ч явж болно шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тогтвол бол би бол хүмүүс гаднаас ингээд сувыг харахад бол одоо тийм ингээд эмэгтэй хүмүүнтэй нэг амар юм илэн талангүй байдаггүй эсвэл олон эмэгтэй хүмүүнтэй уулздаг яг нэг хүнтэй юм хүн шудраг модраг байх талаас харагдаад байгаа байхгүй юу? А тэгэхэд хүн яг гаднаас харагдаж байгаа шиг биш байдаг байгаа байхгүй тий? Одоо бол ингээд даваа лав баасан тий? Эсвэл За тэр шүү дээ 7 хоног би тэр бол эмэгтэй байхаар манайхан л энэ ч бас нэг талаараа бас нөгөө бултах нэг арга шүү дээ. наа чи болтгоор биш үнэнгээ хэлээд манайхан бол усанд ордог. Хүнээс шал танихгүй хүн дээр очиж чи усанд орооч юм. Тийм удаа галзууц мэдээлэл удаа байж болохгүй шүү дээ. Ирхэн бол ирхэн биш тий? Ирхэн бол ирхэн эмэгтэй хүн сонирхон тий? Тэгээд одоо ингээд ерөөдөө бас манай нэвтрүүлгийн цаг дуусч байна. Одоо ойлоо нэг хэдхэн асуултыг асуувал юм гэдэг ярилцлага дуусгах. За одоо ингээд яг зүгээр хүн өвддөг юм байна л тий? Хүн өвдөж зовдөг. Энэ үед хажууд байдаг хүмүүсийг хин байдаг юм байна. Мэдээж гэр бүл. Миний хоёр дүү. Би ч хоёр дүүтэй л ойлгох нь гурвуулах нь. Тэгээд ах トゥ хамаатан сатан болсон. Хоёрдугаар миний хар байгаа хэдэн сайхан байсан тэр үедээ. Гараа 10 орон тогтдог. Хэдэн сайхан байсан тэр. Найз. Энэт мал хажууд нь байсан бүх талаар тусалсан. Бүх талаар л дэмжсэн. Адаглалт чинь сэтгэл санааны хувьд тэгэл тэгт чинь бас л хэцүү л байгаа юм чинь. Тэгэхээр тэгэл тэр хэд найз нөхд маань байж яаж байгаа. Тэр хоёр дүү маань тэр ах トゥ нэр байж идэг. Одоо бол тэгэл ингээл сайхан болцсон гэл явж байна. Одоо бүрэн илтгэсэн биз дээ. Ер нь Гамаа сайн. тий. Гамаа байна. Энэ минут одоо 20 тэл юм ба шүү дээ. 20 тэл байна. Тийм байна тий. Өмнө хэрэг хэрэгэлдэг үсэн нэг. Өө хэрэглэжтэй сайхан хэрэглэжтэй байсан шүү. Жон жинтэй байх та. Тий. Сайхан хэрэгэлдэг. Энээс бас нөлөөлж байна уу? Нөлөөсөн баг уу. Одоо тэгэл тэр нөгөө дөрөв чигээр ирж байгаа шүү. Буруу боллоо нөөс түншнэр чинь тэгээ шөнөөрөө ажилдаг. Тэгэл бусан болоогүй юм мэддэг. Тэгэл мэдээж энэ минь бас байж л байгаа. Зөв ток шоу бям гараг бүр 22 цагаас. Тэгээ сэтгүүлчнэр ер нь их жоохон уудаг гэдэг штэ. Гэдэг штэ ч юу яах вэ? Би өөр дотор нь байгаа юм чи мэдэн штэ. Ер нь сайн голсон штэ. Тэ? Энэ одоо юу гэдгийг папрац гэдэг одоо энэ ажиллаж байгаа албан байгууллага нь хэрэг гооч Би байна. нэг юм ихтэй бардам мэлчээ. Манай папрацыг юмд арх удаггүй. За би л нэг сартаа нэг ганц 2 пи ууж байгаа. Надаас өөр арх удаггүй нэг ширхэж байхгүй. Тийм үү? Тэр амар заяагэд хууч ажиллаж исэн эмэгтэй нь одоо клуб хаус гэдэг юмд ч юм уу мэдэхгүй. Согтуул ойрлж харлал хараал ирэл. За би тэр клуб хаус маус дурддаг болох. Гэхдээ би ч мэдэхгүй л дээ зүгээр л одоо ингээл нэг сонирхож нэг ийм юм болоод ингээд орлоо. Тэгсэн чинь ингээл хүмүүстэй хэрэлтэл харааж. Одоо бол манай дээр ажиллахгүй байгаа тэр хүүхэн ямар характер яг Одоо ажиллахгүй байгаа юм уу те? тэр хүний өөрийнх нь л одоо асуудал шүү дээ. Тэгээ Одоо бол ажиллаж байгаа хүмүүс төр байхгүй. байхгүй нэг ч байхгүй. Ямар гоё. Тэгээд одоо хэдэн эрэгтэй хэдэн эмэгтэй хүмүүс үү? За 1 2 3 хэрэгтэй байна.
Бус нь эмэгтэй хүмүүс. 4 хэрэгтэй. Бус нь эмэгтэй хүмүүс гэдэг юм шиг. Тэгэхээр бас тэр нэрээ баг байдаг бах те. Эхтэйчүүд бас олон газар ерөнхийдөө бас суучих гэдэг шүү. Тэгэхээр яг зөв би энийг яс редакцууд хэвлэл мэдээллийн байгууллагууд ер нь эмэгтэйчүүд болно. Эрэгтэйчүүд ер нь цөөх. Тэгээ яг одоо энэ алкогол гэдэг зүйлийг ер нь л манай залуучууд зүгээр л энийг одоо айгуугаар зөв зохистой хэрэглэе л те. Заавал уухаараа тасартлаа биш те. Одоо ингээл бүр шаардтлаа биш. Ингээ яг өөртөө тааруулаад уух юм бол эн чинь ч гэсэн бас хүнд хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй аминд юм магадгүй хэрэгтэй юм нөхцөл байгаа байхгүй те. Алкогол огт хэрэглэдэггүй юм бол бог насалдаг энэ тэр өмнө шүү дээ. Ер нь бол айгүй сон огт арх тамхи хэрэглэдэггүй байсан хүн тэр ингээл айгүй эрт ингээл яваад өгдөг тэл айгүй сонин гайхмар те. Тэгэхээр энэ бол хүн өвчин бол мэдээж хэлж ирдэг учраас манай залуучууд яг энэ ковид сар тахлын үед тэр айгүй сайн биеэ сайхан тойлоод ингээд өвтгөөсөө урьдчилан сэргийлж спортоор сайхан хичээлээд тэгээд наанууд энэ өвдизм эдэнттэй ирж одоо энэ эрэгтэйчүүд бол түрүү болчихоо ойдох зүрхэнтэй имжлүүл бөөр давсаг бүх юм имжлүүл энэчл ингээл та нарт аюу өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт болно шүү. Гой ганган хувцас авахын оронд магадгүй танд илүү яг тэр нэг юм одоо 500 сая төгрөг байвал өөрийгөө имжлүүлэх нь хувцас хэлбэр ихтэй шүү дээ. Тэгэхээр би тэгж хэлмээр байгаа. За тэгээ маань нэвтрүүлгийн сүүлийн асуулт. Ерөнхийдөө бол амьдралд өөрөө хүн аюу олон зөв алхмуудыг хийдэг юм байна. Тэгээд магадгүй тэр нь зарим нь мартагддаг, зарим нь ингээ үнхээр сэтгэл хөдлөлтөд дурсамж мартдаг юм байна. Тэгэхээр яг одоо энэ Сумын озер гэдэг хүний ингээд төрснөөс хойш ингээ амьдралд хийжсэн хамгийн зөвүүн алхам юу байсан бэ? Хамгийн зөв алхам. Би ер нь өөрийгөө юм их сорих дуртай хөтөлсөн. Ер нь олон алхмуудыг хийсэн мөх үү? Бүжгэлж үтсэн, барилдаж үтсэн. Юу гэдэг ингээд өөрийнхөө амьдралд хийж байгаа шинэ болгон дандаа зөв алхмууд үүдэл гэж би боддог. Шинэ болгон. Тийм, шинэ болгон. Тэгжээч хүн өөрөө өөртөө гоё кайф байгаа. Би нэр ингээд барилдаад спортоор ингээд хичээлээр ингээд барилдаж байгаа. Бас л гоё зөв алхам байсан шүү. Тэгээд би Монгол улсын гавьяа тэмэрчин Цэрэнбаатарын зогт үер, Цэрэнбаатарын хос үер гэдэг хоёр агуу хүний хамгийн анхны шав болж исэн. Бас миний одоо бас л нэг амьдралдаа байсан бас нэг зөв алхам байгаа шүү. Чиний ч гэсэн шав багшин байлээ. Би бас алдар дээр бас чөлөөт хөр хичээлжсэн. Манай манахад нэр сүрд яасан чинь манахт нэр хэлжсэн байхгүй. Жон алдар дээр байсан шүү дээ. Таны дараахан ирсэн байхаа гэдэг надад тэгсэн. Барилдажсэн. Тэгээд юу гэдгийг тэгээд сэтгүүлж усан. Тэгэл ингээл бас ингээл хийсэн бүх юмуд л ер нь тийм. Магадгүй өвчин туссан. Бас энэ амьдралтай байсан. Бас хар муухай зөвүүн дурсамжуудын нэг ч. Эндээс бас айгүй олон юм ойлгож өгдөг тийм. Шинэ болгон зөвүүн байдаг юм байна шүү дээ. Хүний тийбээс яг ярээр. Тэгэхээр зүгээр нэг хүн өөрийгөө голохгүйгээр дандаа шинэ юм ихлүүлээд өөрийгөө сориод үзчих шээ. Тэгээд би ямар зөв алхам хийчих вэ гэж дараад нь бодвол. Тэрийг хийж чадсныхаа дараа бодоход чинь тэр хийсэн зориглоод хийсэн чадахгүй гэж бодож байгаа зориглоод хийсэн зүйл чинь магадгүй амар том зөв алхам байсан ч. Хамаагүй Сумын озыг өдөж байгаа та нар үүрж шидвэл чөлөөтийн чи эвгүй шүү бас л үүрж шиднэ зүгээр ямар ч барьцгүй хөмөрнө яа. Энэ хүн бол үүрж шиддэг хөмөрдөг хүн байсан байна. Яг одоо би нэг л ганц энэ бол тийм амар хөнгөн асуулт шүү би тийм юм. Энэ бол шинэ юм болгоныг үзэх гоё амттай гэдэг чинь тийм. Хоёр дахь зүрхгээ би ярьсан шүү дээ. Хоёр дахь зүрхээ баярлуулад шинэ юм анх удаа үзэхдээ тийм хэдэн настай бай? 14 мөртөөс 14 мөртөөс. Их эрт оролдож тий. Би нөгөө түрүү хэлсэн шүү дээ бүжигдэг гэсэн гэдэг. Тэгээд нөгөө дандаа ах нартай цуг явдаг. Ах нар чинь хүний сайхан амьдралд сайхан замын сайхан заагаад өгөвчтэй шүү дээ. Ер нь бол дандаа ах нар л нөгөө сүүжигс одоо бас хамгийн анхны дээр одоо хоёр дахь зүрхээ баярлуулах аюул бол баг ах нар чинь л. Гүйг би өөрөө л баярлуулсан. Ямар ч хүний тусалцаа надад байгаагүй. За тэгээ маань нэвтрүүлгийн маань ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд ямарсан бэлгүүдээ өгчий. Тэ 2 цаг 30 минут тоцрох бас зүгээр үз. За яг энэ дээр үйлчлэлт аль бие сурвалжтахгүй. За яг тэр өнөөдөр бас нөгөө Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нарыг сонгуулийн ерөнхиөр бүртгэж авсан. За тэгээд ардчилсан намнаас нөгөө хоёр талаас хоёр нэр дэвшигч нар гарч ирээд нөгөөдгийг бүртгэхгүй гээд тэгээд нөгөө яг наашаа гарах гэж хэлсэн чинь Улсын хурлын ардчилсан намны бүлгийн гишүүд Сүхбаатарын талбай дээр үйлсвэрлэн зардж таарад. Тэгээд үү. Тэгээд нөгөө яхахгүйс нөгөө нэг ажлын шаардлага гараад
Тэгээд анх удаа хүн 2 цаг 30 минут хүлээж үзэж байна. уучлаарай. За тэгсэн чи бэлгээ өгнө. За энэ чипс хэр амттай чипс байна. Ер нь гайгүй хорихгүй шүү дээ тий. За энэ чипс байна. За тэгээд энэ гоё лаймн гэдэг энэ одоо лаймн оранж гэдэг их гоё нэг чимчгсэн гоё амттай. Ер нь зүгээр энгийн фанта энэ тэрс хамаагүй гоё. За тэгээд энэ одоо гоё эрүүл хоолт байна тий. Эрүүл хоолт хоол моолн дэшүүд мөлн дээр хийгээд зөв хуурга будаа тавраг мурах хийгээд идчихдэг. За тэгээд энэ пивнес бас хийцэн байгаа. Тэгээд сарда нэг 2 3 уучдаг юм чи тий. Уугаарай гэд. За чинаа. Тэг штэ. Тэг н одоо энэ кондишн гэдэг манай энэ брэнд маань одоо ер нь л манай залуучууд зүгээр нэг уухын өмнө биш, уусны дараа биш, шаардхаас нэг шаардхаараа уудаг биш. Зүгээр энгийн ингээд өдөр тутам хэрэглээд хотод нэг үйл ажиллагааг айгүй гоё докторжуулна. За тэгээд ер нь бол хавтраас өвчлөн сэргийлнэ. Айгүй сайн шүү. Тэгэхээр манай залуучууд энэс бас тогтмол авч ууж чагараа. Тэгээ энэ бол төрөл бүрээрээ байгаа. Энэ үрлийг уугаад тэгээ шууд ажиллахгүйгээр ардаас нь уугаал болоо. Илгийч нь бол үнэхээр сайн хамгаална. За энэ бэлэг байна. Тэгээ төрөл бүрээс нь өгнөө би. Тэгээ ингээл төрөл бүрээс нь одоо энэ үрлэн байна. Тэгээ ингээд энэ бэлхийг за энийг одоо нөгөө нэг танах нь одоо айгу олуулаа шүү дээ тий. Нөгөө иддэг өгөхгүй манайхан гэдсэн. Нөгөө олон эмэгтэйчүүдтэй өгөөрэй. байхгүй шүү. Олон байгаа хөө. Лав гаргих гээл манай хэд усанд ордог гэх. За тэгээд би нэг л юм хүсье. Нэвтрүүлгийн төгсгөлд. Тэнд юу юм бэ гэвэл одоо их хөгжлөө гэж штэ амьдрал дээр тий. Одоо сумын язрыг бол ингээл хүн болгоо ингээл жоохон хар бараанаар харж ингээл муулах үедээ муулж ингэж харддаг. Хүн болгоо ярилцаад үзэхээр арай өөр өнгө аястай, арай өөр мэдрэмжийг хүнд өгдөг учраас өнгөцгөн бас битээд үгнэрээ. За тэгээд нэг янзын цагаан нэг ганц онгоо яриад өгчтэй хоёлаа ярьцлахад тусах. За наадах ч ихтэй явах гэж үгүй. Яг одоо хөгжтэй гэдэг чинь найзтайгаа байхдаа бол саваадаг гэж байгаа. Тэ манай сумын язар чинь. Тэгэхээр одоо ингээд нэг ч удаа онгоо ярьж байгаа хүмүүс сонсоогүй байна. Тэгэхээр нэг удаа нэг сайхан онгоо ярьж өгөх. За ястаа наадах чи санаанд дуртай зүйл шүү дээ. Самаагаа бод хамаагүй. Ганц гоо онгоо ярьж өгөөл. Одоо манай төвлөлт одоо энэ цогтоо жижиг цогтоо энэ цогтоо. Энэ бол ингээд харахад бол дандаа юм хөгжилтэй байдаг залуу тий. Тэгэхээр цаанаа бас жоохон асуудал байна шүү дээ. Тэгэл тэр ингээд эйжент тухай шүлэг уншижсэн. Тэр бол ингээд эзэж нөө ийм драмалог байдаг хүн биш учраас тэр бол маш гоё өөр өнгөрөх байхгүй. Тэгэхээр Сувезер гэдэг юм бол ингээд дандаа нэг ийм хүү байдлаас харагдаад байна шүү дээ. Тэгэхээр нэг манай үзэгчдийн нэг татаатлан тий. Үлгээд ястаа нэр яг үнийг хэлээд үнэхээр санаанд орж ирэхгүй. Ямар ч хамаагүй. Гүрхш өөрийгөө дүүжилжээ гэдэг. Зөндөө байна шүү дээ. Эсвэл манай хийдгээд манай нөгөө иддэг холбоотой нэг юм. За онгойг чинь би дараа зүгээр өөрийнх нь фэйсбүүк дээр ч юм уу сайхан яриад нэг оруулчих за. Тэгэхгүй нэр яг ганц гай нэг хөгжилтэй юм байдаг ч. Онгой биш юм аа гэхэд нэг өөр тохиолдсон нэг манай үзэгчдийг инээлгэх те нэг гой хөгжилтэй юм хоёул нэг инээж ягаад нэг сайхан инээлтэлд дуусгая тааж одоо. Одоо тэгээд хөгжилтэй юм биш одоо хөгжилтэй болсон юм ярих. За айгуу хөгжилтэй юм яриараа. Үнэхээр гой хөгжилтэй юм шүү. Яг энэ зүгээр одоо хөгжилтөр нэг юм болсон юм аа. Энэ одоо тэгээд хөгжилтэй ч юм уу хөгжилгүй ч юм мэдэхгүй байна. Ямар ч байсан фэйсбүүкээр нэлээд явуулсан хүмүүс бас нэлээд үзээд нэлээд юм болцсон байлээ. Зоофын наман дээр одоо өртөө ярилцлага хийж зогсчихсон чинь нэг хүн ирж хөөгд юм аа. Тэр хүн бэ гэдгсэн гомонараа гэдэг хүн. Одоо би хоёр дахь удаага тэр хүн хөөгдчих. Хаанаас вэ? Цагдаагийн ерхий газрын дэнд ярилцлага зогсчихсон чинь сумья гэдэггүй ороод ирсэн. Тэгээ цаашаа би зогтоогүй гүйд. Гүйд тэгээд юм ярих за ингээд юу яагаад ингээд за ингээд зогсоод ингээд юм ингээд сонсон шүү дээ. Тэгэхээр ерөөс нөгөө нэг ямар ч хэрэгтэй юм ярихгүй би одоо ингэжлээ осорж маа өтөр одоо ингээд цагдаа дээр баригчлаа шиг юм уу ингээд нөгөө нэг шал тим яриад ндаг. Тэгээд явуулдгүй. Тэгээд ямар сандаа өчтөр тэгээд зүхтаасан байдаг юм аа. Бас найз нөхдөн биш болохоор хоёр дахь суг мөг юм а ярихгүй байх шиг тий. Ер нь бол тийм хүн бол ярина үстэй. Тэрнээс өмнө бас сонгуулийн ерхий орны гадаа бас таарлтчаад сумья гэж өрөж ирэх. За тэр үед бас цухтаад сүрдээ машинд орж суугаа сүрдээ цагтаан дээрж авч явж надад салхсан би юм. За манай сумын бол их хөгжилтэй хүн юм аа. Яалчгүй манай бас үзэгчид арай өөр өнгөрөхөөс манай одоо сумын язар сэтгүүлчийг харсан бахаа гэж би бодож чинь. Тэгээд надад битээ аваарай. Байжлаа. Өчтөр зүгээр тэгээд цухтаас нэг. Манай энэ зурагтаач бол араас нь зүгээр шууд бүтэн бичээд явуулсан бит. За.
Тэгээд тэр нь одоо фэйсбүүкээр битүү явж байгаа. Оо тийм үү. За тэр нэг авч тавьж үзүүлээ та нарт. За тэгээд оператор бол бас өөр чинь дургуул юм шиг байна. За тэг маань нэвтрүүлэг тавтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Манай season 2-ын 5 дахь дугаар Optimism дэмлэг дээрээс танарт хүрлээ. Ягаад дэмлэг дээрээс хүрсэн бэ гэдэг зорилгоо хэлчихье. Энэ ковид цар тахлын үед бүгдээ вакцина хийлэг за давхар дархлаагаа сайн дэмжээрэй. Одоо энэ сарамсны тусал гэхэд 30 сарамс идсэн юм шиг те. Үнэхээр гоё амтагдаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энийг минийг одоо ингээ хийлгээд өөртөө эрүүл мэндэд анхаараарай. Санхүүгийн хямрал бидэрт нүүрэлсэн байгааг би ойлгож байна. Тэгвэл миний нэрийг хэлээд ирэх юм бол хадлаалаас ерөн зүгээр өөрт магадгүй одоо арх давсан зарцуулж байгаа мөнгөө энд зарцуулаад өөрийнхөө эрүүл мэндэд анхаараарай гэж би хэлхийн тулд зөвлөхийн тулд бас ингээд өнөөдөр нэвтрүүлгээ Optimism дэмжлэгтэр хийгээд манай зочин бол Paparazzi одоо сайтны сэтгүүлч Сумын язгаас өндөр ингээд сарамслал хийлгэсэн царайн барин гэрэлтсэн өндөр нөгөө идэлгоо явах гээд хинлүүн ярих бай гэж ботсон сууж байгаа. За тэгээ өнөөдрийн маань нэвтрүүлэгт 5 дахь дугаарт маань Paparazzi сайтын маань сэтгүүлч Сумын язгаар оролцлоо тэгээд ирсэн баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Одоо ярьслаа гэж байна. Тийм бас олон жил ажиллаж байгааг манай залуучууд мэдэхгүй бах. Тэгээд бас арай өөр өнгө төрхөөр харж байна. Ажлаа хийхдээ өөр хүн байдаг мэн те амьдралаа ч өөр байдаг юм байна. За тэгээ баярлалаа бүгдээрээ дараагийн дугаар иргэн уулзлаа баярлалаа. Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас